Үзэгчдээ та бүхэнд оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн дугаарыг үзүүлэхэд бэлэн болжээ. Эхний мэдээ. За аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар зарим багцаар батлагдсан хөрөнгө оруулалтын ажлуудад тодтгол хийсэн. За энэ оны хувьд манай аймагт 14-өөс 15 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх юм байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 26 дугаар хуралдаанаар батлагдсан хөрөнгө оруулалтын ажлын нэр төрлийн тодтгол тэргүүлэгчдийн хуралдаанаар орж нэр төрлийнх нь задлан баталсан. Энэ оны тухайд манай аймаг 14-өөс 15 тэрбум орчим төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал үүнд авто зам засвар шинжилгээ ажил, гэр хорооллын усан хангамж буюу ухаалаг усан сан байгуулах зэрэг ажлууд хийгдэх юм байна. За одоо 19 сарын хурлаар бол нийтдээ одоо орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил явж байгаа шүү дээ. Энэний нэг тэрбум 50 орчмын саяны зүгээр тодтолоо нэр төрийг задлаж гаргаж ирсэн. Багц байсан юмнууд гэсэн үг. Одоо ингээд 1 сарын 20 дээр тодтол хийгдэн. За тэр нь бол мөнгө төгрөг шинээр батлагдаж ирж байгаа толботой хөрөнгө оруулалтын ажлууд нэмж батлагдана. Тэгэхээр нийтдээ энэ жил нэг 14-5 орчим тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ. Ажлууд юу нөлөө чиглэгч хийгдэх вэ гэхээр нэгдүгээрт ерөнхийдөө өнгөрсөн жилүүдийн явж ирсэн ажлынхаа чиглэлийн дагуу явна. Фасадныхаа ажлуудыг үргэлжлүүлнэ. Авто замын ажлууд, шинэ болоод хуучин авто зам засварлах ажлууд хийгдэнэ. За энэ жил нэг төлөвлөж байгаа одоо тодтол юмнууд ороод явах нэг ажил бол түрээсээ орон сууц гэсэн ажил бас нэлээд өндөр хөвтэй явах байх. За гэр хорооллын ус хангамжтай холбоотой ухаалаг усан сан гэсэн ажил өнгөрсөн оноос хийгдэж явж байгаа. Энэ ажил бас 16 онд нэлээд төлөвлөгөө анхаарагдаад явна. Ийм ажлууд л байна. 2015 онд хийгдсэн улсын болон орон нутгийн төсвөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудаас 10 нь он домнон хийгдэхэр болсон. Тухайлбал үүнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Эрдэнэ багийн соёлын төв, Эрдэнэ багийн авто зам болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар Яргуут багийн зам цэцэрлэгт хүрээлэн өрхийн эрүүл мэндийн цогц төвийн барилга орж байна. За өрхийн эрүүл мэндийн барилгын дулааныг тавьсан дотоод засварын ажил хийгдэж байгааг хэлж байна. Улсын төсвөр хийгдэж байгаа ажлууд удаашрч сунжрах хандлага байгаа гэдгийг хотын захирагчийн албанаас мэдээллээ. Хөтөлбөр үргэлжилж байна. За цагаан чулууд зээл багт оршин суудаг тодорхой тооны өрхүүдийн 12 дугаар сарын цахилгааны хэрэглээ хэд өндөр гарсан байна. За уг асуудал нь тухайн багуудын өрхүүдийн тоол урт бичлэлт хийдэг байцаагч нарын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалжээ. Баян өндөр сумын цагаан чулуу зээл багийн тодорхой тооны өрхийн 12 дугаар сарын хэрэглээний цахилгааны төлбөр хэд өндөр гарсан байна. Тухайлбал гэр хорооллын нэг айлын сарын цахилгааны хэрэглээ дунджаар 150 кВт гардаг. За гэтэл дээрх хоёр багийн зарим өрхийн 12 дугаар сарын цахилгааны хэрэглээ 300-аас 800 гаруй кВт гарчээ. Өөрөөр хэлбэл цахилгааны мөнгөнд сард 10-аас 20 мянган төгрөг төлдөг байсан айлууд 40-оос 100 гаруй мянган төгрөг төлөх хэмжээнд хүрсэн байна. Тэгсэн чинь 10 сард ингэж гарчаа дараа сарнууд гайгүй гарсан байхгүй яг төлөгдөхөөр гарсан байхгүй төлдөг хэмжээгээр би түрүү явж ирсэн шүү дээ. Их нь одоо өмнө чинь энийг цэцүү ярьж байсан хүн бий байна. Тэгээд энэ хайж ягаад ингэж төлдөг байж байгаа яг хэлбат гүйдэг болов та нар манайд хяналт тавиагүй дээ шүү дээ. Тэгээ одоо би гэрлийн мөнгөн дээр ер нь олон дахин ийм асуудал үүсэж байгаа. Би нэг сургуулийн 2 хүүхэдтэй амьдардаг. Их чинь тэг хөгшин хүн болохоор индүү ус буслагч гэдэг юм над байдгүй байхгүй. Би нэг Оросын хөргөж ажлуудыг нэг зурагт үздэг. Тэгээ яг гэрэл тэ хоёр өрөөндөө гэрэлтэй тэгээд нэг дээр үеийн хүмүүсийн хэлдгээр галтгоонд ороод том өрөөнийхөө гэрлийг унтраачдаг. Том өрөөнд орохоор галтгооныхоо гэрлийг унтраачдаг. Өдөр тэр Орос хөргөчөө би үдээс хөргөчнийг 2 цаг унтраагаад үдээс хоошныг 2 цаг унтраад бас нөгөө мөнгө хэмнээд ингэж явдаг байхгүй. Тэгээд их чинь одоо 17 оны 5 сар хүртэл тэтгэврийн зээл авцсан. Тэгээд одоо би ингээд цаг хугацаанд ингээд мөнгөө төлөө. За яг нэг 20 мянга дотор төлөөд байгаа байхгүй би. Хүүхдүүдээс за ээж гэрлийн мөнгө юм болцсон байна. Ээж гэрлийн мөнгө өгөөрэй гэдээ ингээд төлөөд яваад байсан чинь 10 сард манайх 323 кВт тог хэрэглэсэн байгаа. Тэгт ганц үе хүн 325 кг тог хэрэглэх үү тийм киловатт тог 400 кВт гасан гээд тэг 177 мянга гээд өмнөдөртөө бол ингэхэд нэг 150 авил байж шүү дээ энэ дээр. Тэгээд хэрэглээний хувьд энэ сард одоо өөр өндөр хүчлэлтэй юм залгаж болсон юм. Манайх хэвсэ газар зоогт хөвчлөө байгаа шүү дүүрэн баг. Тэгээ манайх одоо сард ирдээс нэг 18-аас 20 хооронд гардгийг. Тэгээ би энэ 19 сар хүртэл мөнгө төлцсөн.
Нэг сарынхаа мөнгө төлөйгээд ирсэн чинь 818 киловатт гарцсан. Одоо би 120-30 мянган төгрөг бол төлөх болж шүү дээ. Ганцхан сарын мөнгө. Энийгээс миний хагас жилийн хэрэглээ шүү дээ. Хагас жилийн хэрэглээний мөнгийг би сар төлөх болж байна гэсэн үг. Тийм л өчтөр болцсон юм ингээд сууж. Өмнөх сар учраас эрдээс дандаа 19 мянгал, 20 мянга, 14 мянга, 13 мянга ийм л төлдөг. Одоо энэ та нар энийг харах бах. Энд дэр ингэж одоо эдрийн алдаа киловатт төд одоо 24 575-аас гүйгээд 29 хүртгүйгээд төдөн киловатт гардаа гэдэг алдангийн бишэд энэ дэр бичсэн байгаа үз. Энэ одоо энэ 14 оноос сүүлээс хоошоо 15 оноос 14 оны сүүлээс хоошоо эвдээсээ бичих байсан. Ингээд цагаан таалрын заалтнаа түүж бичихгүй бүгдийн мөнгө л авдаг. Одоо энэ хахгүй ийм л болчихсон. Өмнө биччихсэн юм. Энэ өмнө биччихсэн энэ. Өмнө ингэ бичдэг байсан юм. Одоо ийм болчихсон. Тоолуурын заалт нь өндөр гараад энэ 12 сарын. Тэгээд 11 сард одоо манайх 10 сард 28300 11 сарын нь болохоор бас 28000 бас 300 ингээд төлсөн байгаа байхгүй юу? Энэ баримтууд нь эндээ. Тэгээд урд сарууд нь бол баг гарч ирсэн. Тэр бол яг цахилгааны нэг 2 төгрөг хэдэн мөнгөөр нэмэгдлээ эднэр гэдээсэн. Тэрэн дээр тэгээд жоохон ахиу гарсан баг. Тэгсэн чинь 12 сарынхаа тооцоог хийх гээд одоо өчтөр ирэхэд яг компьютерт шивээгүй. Гэхдээ 513 киловатт гарсан баг. Тэг одоо аж ахуйн нэгж одоо юу гэдэг байгууллага шиг одоо тийм өрхөөс одоо тийм өндөр киловатт гарна гэж байх уу тийм ээ. За цагаан жуулууд зээл багт цахилгаан эрчим хүч түгээн борлуулах ажлыг Эрдэнэ булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмч төвцөд компани хариуцдаг. Тоолуурын заалтын бичлэлтийг тус компани эрчим хүч борлуулалт маркетингийн албаны харьяа хэрэглэгчдэд үйлчлэх 1-р төвийн байцаагч нар гүйцэтгэдэг юм. За тус төвийн менежерийн хэлж байгаагаар бол дээрх асуудал нь цагаан жуулууд зээл багийн өрхүүдийн тоолуурт бичлэлт хийдэг 2 байцаагчийн буруугаас үүдэлтэйг нь. Учир нь тухайн байцаагч нар нь өрхүүдийн тоолуурын заалтыг сар тухайд нь авалгүй дунджаар нь бичсэн ажээ. Ингэснээр дундаж бичлэлтээс илүү гарсан киловатт нь ийхүү жилийн эцэст бичигдсэн тул дээрх өрхүүдийн 12 дугаар сарын цахилгааны төлбөр өндөр гарсан байна. 2 байцаагч зээл цагаан жуулуудын хариуцаас нөгөөх нь булгийн зээлийн хэсгийг хариуцсан 2 байцаагч ажлын хариуцлагаа алдаад хэрэглэгчийн гомдлын мөрөөр бид нар 12 сар шалгалтаар явсан. Үүний үр дүнд болохоор байцаагч нар маань зарим нэг айлын заалтыг харахгүйгээр дутуу бичсэн тийм зөрчлүүд бол илэрсэн. Одоо 1 сарын 4-өөс хойш 11-ний хүртэлх бүх айлуудаараа би өөрөө явж бүх тоолруудын шалгалтыг бичлэн шалгаад одоо тэгээд юу гэдэг 500-аас дээш гарсан киловаттай айл үрхийн бүгдийг нь би уцчид дуудаж энэ маргааныг таслах гэж шийдвэрлээд явж байна. Түүнээс биш одоо дутуу бичсэн юмыг бол хэрэглэгч төлөх нь гарцаагүй шүү дээ. Яагаад гэвэл байцаагч тоолрынхаа заалтыг тодорхой нөгөө хараагүй бичиж дутуу бичснээс болоод нөгөө дараа сарынхаа шалгалтын явцад нөгөө заалт чинь ороод ирж штэ. Тэгэхээр энэ талыг бол бид нар байцаагч нараа ажлын хариуцлага тооцоод хэрэглэгч нарт дарамт учруулад алтанганд оруулаад байсан юм бол алга байна. Зүгээр шийдвэрлэх шатандаа явж комиссийн дүгнэлт гарах болоогүй байна. Тэгэхээр бид нар хэрэгч болондоо уулзаж тэр бүх гарын тайлбар үсэг бид нар одоо баталгаажуулаад аваад явж байна л да. Гомдолтой байгаа айл үрүүд одоо надад 40 ингээд тайлбар бичээд авсан асуудлыг шийдээд тодорхой хэмжээгээр би баталгаажуулаад явж байна. Дүгнэлтийг бол би комисс шалгаж дуусны дараа эцсийн дүгнэлтэд хэлнэ. За ажлын хариуцлага алдсан 2 байцаагчийг ажлаас нь хал гарах хэмжээ авсан байна. За тэдний хувьд цагаан жуулууд багийн 430, зээл багийн 400 өрхийн тоолуурын бичлэлтийг хариуцдаг байсан. Дээрх өрхийн хэдд нь ийм асуудал үүснийг тогтоох үүднээс Эрдэнэ булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмч төвцөд компаниас ажлын хэсэг томилсон байна. За ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа бичлэлт хийгдээгүй улмаас цахилгааны төлбөр нь өндөр гарсан айлуудын асуудлыг хэрхэн шийдэх нь тодорхой болох юм байна. Та яг одоо оргил цаг мэдээлэл төлбөрийг үзэж байна. Завархан аймгийн 2015 оны шилдэг уран бүтээлчийг шалгаруулах үйл ажиллагаа болох гэж байна. За 2014 онд аймгийн засаг дарга дээрх шалгаруулалтыг явуулах журмыг баталсан. За тэгвэл уг журмын дагуу анхны шалгаруулалт нь инхүү болох гэж байна. 2014 оны аймгийн засаг даргын захирамжаар батгдсан нэг журам байдаг юм аа. Аймгийн уран сайхны дэд зөвлөл 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг бөгөөд тус зөвлөлөөс анх удаа аймгийн хэмжээнд шилдэг уран бүтээлч шалгаруулах ажлыг зохион байгуулах гэж байна. Шилдгийг шалгаруулахын гол зорилго нь Эрдэнэ хотод ажиллаж байгаа уран бүтээлчдийг дэмжин хөгжүүлэх, тэдний хийсэн бүтээлийг олон нийтэд түгээж үнэлэх зорилготой гэдгийг хэлж байна. Шилдэлтээр биш бас одоо уран сайхны зөвлөлөөр авчирч болно. Жил болгон аймгийн мэргэжлийн соёл урлагийн байгууллагуудаас одоо шилдэг уран бүтээл ингээд шалгаруулдаг.
Энэ бид нар одоо энэ жил 2015 оны Орхон аймгийн шилдэг уран бүтээл шалгаруулад энэ журмынхаа дагуу уран бүтээлчийг шалгаруулаад явж байна. Уран сайхны дэд зөвлөл бол анхудаа ер манай Орхон аймагт Эрдэнэ хотод шилдэг уран бүтээлчийг шалгаруулах юм ажлыг энэ жил хийх гэж байна. За энэ бол цааш уламжлуулаад ингээд явах хэрэгтэй. За энийг бол одоо аймгийн засгийн тамга асуудлууд дэмжсэнд бол юуны өмнө баярлж байдаг. За тэгээд мэдээж мэрэгжлийн урлагийн байгууллагууд ажиллаж байгаа уран бүтээлчдүүд бол хандлага бол гол нь одоо очдог. Гэвч мөн одоо хуваараа уран бүтээл хийгээд байж байгаа бас одоо уран бүтээлчдүүд бол байна. Энд бол дээж одоо хөгжмийн зохиолчд байна. За мөн одоо яруу найрагч зохиолчд байна. За мөн хамар гэдэг одоо жүжиг кино за мөн одоо соёлын үеийг одоо тээгчд гэдэг ингээд одоо тийм ч хүмүүс байна. Ер нь бол одоо урлагт одоо харьяалагдж байгаа тэр хүмүүсийг бүрэн энд орох тийм эрхтэй энэ урлагаа өөрийнхөө ажлыг одоо хийсэн бүтээлийг дүгнүүлэх ийм аз завшаантай ийм одоо юм аа. Шилдэг уран бүтээлчийг уран сайхны зөвлөл тодорхой шалгуураар шалгаруулна. Таны бүтээл материалыг 1-р сарын 20 хүртэл аймгийн засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хилтэц болон уран сайхны зөвлөлд хүлээн авна. Орхон аймгийн 2015 оны шилдэг бүтээл уран бүтээлчийг шалгаруулах шалгаруулалтанд мэрэгжлийн байгууллагад харьяалагддаг болон хувь хүн уран бүтээлч гээд бүх хүн оролцох боломж нээлттэй гэдгийг хэллээ. Шилдгийг шалгаруулах ажил нь төрөөс баримталж байгаа соёлын бодлогын хүрээнд соёл урлагийг хөгжүүлэх уран бүтээлчдийг үнэлэх зорилго агуулгадж байна. Шилдэг уран бүтээлд 3 сая төгрөг, шилдэг уран бүтээлч 2 сая төгрөгийн шагналын сантай юм байна. Энэхүү ажил нь цаашдаа жил бүр уламжлал болгон явагдахаар төлөвлөгдөжээ. Мэдээлэл хөтөлбөрийг сонгон үзэж байгаа үзэгч танд баярлалаа. Дараагийн мэдээг үзүүлье. За өнгөрсөн онд манай аймагт орон сууцны 13 барилга ашиглалтанд орсон байна. За орон сууцны барилгуудын 1 м квадрат тутмын үнийн хувьд 1 сая 550 мянган төгрөгөөр зарагджээ. За манай аймгийн хэмжээнд 1550 гаруй айлын орон сууцны 13 төсөл хэрэгжиж байгаа юм байна. Эдгээрийн тодорхой хувь зурагцлын шатанд яваа бол үлдснийх нь дэд бүтэц барилга ухсралтын ажил эхлээд байгаа юм. Үүнээс өнгөрсөн онд 9 төслийн 13 барилга ашиглалтанд оржээ. Ашиглалтанд орсноос нь хойш 539 айлын орон сууцыг иргэд худалдаа аваад байгаа бол 313 зарагдаагүй байна. За үнийн хувьд 1 м квадрат тутманд 1.2-оос 2.7 сая төгрөгийн хооронд буюу дундаж үнэ нь 1 сая 550 мянган төгрөг байсан байна. За манай аймагт баригдаж буй орон сууцууд нь хот төлөвлөлтийн дагуу баригдаж байгаа гэжээ. Орон сууцны хорооллын яг хот байгуулалт хот төлөвлөлтийн дагуу явагдаж байгаа. Орон сууцны 7А, 10, 1А, 2А, говьл, Баян цагаан багийн тосгон хороол бол за сархин агуулгын зүү ингэрт тэгээ бас Жарлан цомооноос өөр давхар орж явж байгаа ингээд нийтдээ нэг 13 төсөл хэрэгжил явчихна гэсэн. Ерөнхийдөө ихэнх нь бол хэрэгжээд эхэлсэн байгаа төслүүд. Зарим зураг төслийн шатанда, зарим дэд бүтцийн ажлыг хийх шатанда, зарим нь барилга ухсралтын ажлыг хийх болсон юм. За энэ оны хувьд 7 дугаар хорооллын 6 байршилд орон сууцны зориултын газрыг төсөл сонгон шалгаруулалтаар олгоно. Мөн Говьл багт 1 байршилд орон сууцны зориултаар газар олгоно. За дээр дүрцэн 1550 айлын орон сууцны барилгын ажил үргэлжилж байна. За үүний хэдэн энэ онд ашиглалтанд орох хэсэг нь тодорхойгүйг нь газрын харилцаа барилгат байгуулалтын газраас өгч буй мэдээлэлээр бол айл өрхийн тоотой харьцуулж үзвэл манай аймагт нийтдээ 20 орчим мянган айлын орон сууцны эрэлт байгааг нь. За 2025 он хүртэлх хугацаанд үүний 10,000 орчмынх нь эрэлт бодитоор оршино гэж үздэг байна. За энэ онд манай аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэ багийн сургууль, Баянбулаг багийн цэцэрлэгийн ажлыг дуусгахад 1.7 тэрбум төгрөгийг зарцуулна. Харин орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар засвар үйлчилгээ хийдэг сургуулиудын жагсаалтыг гаргаж байна. За удахгүй аймгийн иргэдийн төлөөлөгчдийн урлагийн ээлжид хуралдаан болж төсвийн тодтгол хилцснэ. Энэ үеэр сургууль цэцэрлэгүүдэд засвар үйлчилгээ хийх шаардлагатай зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх асуудал яригдана. Тиймээс дээрх асуудлыг хариуцсан байгууллагууд засвар хийх шаардлагатай сургууль цэцэрлэгүүдийн жагсаалтыг гаргаж байна. Ингэхдээ өнгөрсөн онд зураг төсвийн хийгдсэн тохиолдолд засвар үйлчилгээний зардлыг төсөвд суулгах бодлого баримтлаж байгааг нь завг шаардлагыг хангасан 2 сургууль, 4 цэцэрлэгийн дотор болон гадаах засвар, сантехник дээврийн засварт шаарддаг 780 орчим сая төгрөгийг төсвийн тодтголоор хилцүүлэхээр төлөвлөж байна. За манай Орхон аймгийн хэмжээнд ерөнхийдөө
үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын төрийн эмчийн 15 сургуульд төрийн босомжтой тэгэхээр 20 гаруй сургууль цэцэрлэг гүйлний төрийн эмчийн 27 цэцэрлэг, хоёрын бишлийн 8 цэцэрлэг, 35 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр энэ сургууль цэцэрлэг маань Эрдэнэ тат анх байгуулагдсан төсвийн зарим нь бол хамт байгуулагдсан, зарим нь өнгөрсөн жил байгуулагдсан ингэ сургуулиуд байна л та. Тэгэхээр мэдээж сургууль цэцэрлэг гэдэг чинь өдөр тутмын үйл ажиллагаа явуулж байгаа учраас энд бол их юм урсгал засвар байх шаардлагатай байдаг. Тэр онцгой хугацаас хамаарат. Тэгэхээр энэ 16-ны хувьд бол улсын болон орон нутгийн төсвөр хийх одоо энэ сургууль цэцэрлэгийн засварын саналыг бол оруулсан байгаа. 16-нд бол гол онцлог нь энэ улс орны эдийн засгийн санхүүгийн байдалтай холбогдоод өнгөрсөн жил 100 төсөв хийгдсэн сургууль цэцэрлэгийн одоо барилга баримтын засвар хийх саналыг оруулсан. За тодорхойлбол лаборатори 8 дугаар сургуулийн гадна болон Эрдэнэт цогцлбор сургуулийн дээврийн засварын ажлын зураг төсөв хийгдсэн тул шаардлагатай хөрөнгийг төсвийн тодтогдлоор оруулна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хувьд 16 4 6 7 дугаар цэцэрлэгийн гадна болон дотор засварын ажил шаардлагатай хөрөнгийг төсөвд суулгах саналаа хилцүүлнэ. Түнжлийн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэ багийн сургууль, Баянбулаг багийн цэцэрлэгийн барилгыг дуусгах ажилд 1.7 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Оргил цэг мэдээлэл хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаарыг сонгогдсож байгаа үзэгч танд баярлалаа. Хөтөлбөр үргэлжилж байна. Аймгийн хүүхд гэр бүлийн хөгжлийн хэлбцээс өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэрэгт холбогдох, түүний хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг. За уг ажил нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгж байгаа талаар холбогдох албан тушаалтан нь мэдээлсэн байна. Шин төрлийн гэмт хэрэгт хүний наймаа хүн худалдаалах, худалдан авах, мансууруулах болон сэтгцэд нөлөөлөх юм бэлтгэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж явах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, садар самууныг сурталчлах, биеийн үнэлэлт гэх мэтчлэн хэрэгүүд хамаарагддаг байна. Аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс охид эмэгтэйчүүд хүүхдүүдийг шин төрлийн гэмт хэргийн хохирогч болох, хүн худалдаалах гэмт хэргийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Баян өндөр сумын засаг даргын тамгын газар, цагдаагийн газар зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран баар цэнгэний газар буудлаар хамтарсан удирдамжид шалгалтуудыг тогтмол зохион байгуулж ажилладаг байна. Үүнээс гадна иргэд олон нийтэд энэ төрлийн мэдлэг мэдээлэл олгох зорилготой сургууль зурцчилгааг зохион байгуулдаг гэж байна. Тухайлбал энэхүү сургалт үйл ажиллагаанд өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, нийгмийн ажилтан, багийн хэсгийн ахлагч, цагдаагийн байцаагч, багийн засаг дарга, сургууль цэцэрлэгийн эрхлэгч нарыг хамруулан зохион байгуулжээ. Ялангуяа цэцэрлэгийн эрхлэгч нарыг бид нар ингэж хамруулдгийн учир бол энэ нөгөө зуны амралтын хугацаанд бол цэцэрлэгийн одоо орчин маань тодорхой хэмжээгээр одоо харуул мананаас өөр зүйлгүйгээр тэрнгээр бол иргэд хүүхдүүд тодорхой хэмжээний зуны дулаан уйлралд чөлөө цагаа одоо нөгөө өнгөрүүлэх ийм газар болчих гээд байдаг учраас энэ шин төрлийн гэмт хэрэгүүд бол гарчиж болзошгүй гэдэг үүднээс бол бид нар урьдчилан сэргийлэх зорилгоор бүр бодит байдал дээр үзүүлэлт ийм сургалтуудыг бол зохион байгуулсан. За үүний үр дүнд бол манай аймагт бол ялангуяа сүүлийн үед бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас өмнө нь бол 3-4 жилийн өмнө бол энэ одоо газ үнэртдэг байсан, цаван үнэрлдэг байсан. Одоо иймэрхүү тийм бас гэмтрэгүүд бол гарч байсан. Гэтэл бол бид нар энэ сургалтуудыг зохион байгуулснараа зөвхөн иргэд гэхгүй ерөөсөө шийдвэр гаргах төвшний хүмүүс ер нь бол одоо эрх бүхий албан тушаалтнуудад тэгээд хүүхдүүдийн дунд бол тодорхой хэмжээгээр бол ингээд нөлөөллийн ажлуудыг яг тэдний насны одоо онцлогтон тохируулсан хэлбэрээр зохион байгуулсны үндсэн дээр бол нодлон одоо миний мэдх юм бол манад бол ийм хүүхдийн дунд гарсан юм гэмт хэрэг бол бүртгэгдээгүй гэж. Зүгээр бага насны охтыг бол одоо дарамтлах тодорхой хэмжээний одоо бэлгийн хүч хэрэглэхийг завдах юм уу? Одоо тийм байж болзошгүй гэмт үйлдэлүүд бол бас биднэрт бол мэдээлэлээр ирсэн. За энийг бол холбогдох нодлон одоо 2015 онд бол гэхэд бол бид нар эрүүгийн хуулийн 125, эрүүгийн хуулийн 126 гэсэн одоо зөвлөнгийн тэр зөвлөдүүдээр бол энэ мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч холбогдох байгууллагуудтай хамтарч бол ажилласан үр дүнд бол энэ үйл ажиллагаа бол таслан зогсоогдсон гэж бол ойлгож байгаа. Харин охид эмэгтэйчүүдийн биеийн үнэлэх асуудал зочид буудлуудад далд хэлбэрээр явагдаж байгаа гэж хэлж болно. Иймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүдтэй тавих хараа хяналтаа сайжруулах, урьдчилан сэргийл сэрэмжлүүлэх чиглэлд сургууль сурталчилгааны ажил тогтмол зохион байгуулах нь үр дүнтэй гэдгийг хэлж байна. Үзэгчдээ та бүхэнд 1-р сарын 14-ний пүрэв гарагийн оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн дугаарыг үзүүллээ. Хөтөлбөрийн турш бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Та бүхэн орой амралтаа идэх өнгөрүүлээрэ маргааш шинэ цагтаа шинэ мэдээлэлтэйгээр эргээд уулзцгаая. Баярлалаа үзэгчдээ.